оруулах гэрчүүдийн нэрсийг үлгэж хэллээ. Яг тэгэхээр ер нь бол манай энэ өнөөдрийн шүүх хуралдаан дүүрсний тухай асуудал байхгүй болсон гэдэг нь өмнөх хурлаас ойлгомжтой болсон. За тэрнийг яригдаад байгаа 40 их 80 байхгүй болсон. Чингис хаан банктай холбоотой асуудал одоо энэ Чингис хаан банк үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо хадгалж байгаа мөнгөтэй холбоотой асуудал учраас энэ шинжээчийг оруулах нь бол маш зөв. Яг тэгэхээр 50 баярлал 50 жаргал те. Заавал шинжээчийг оруулж үг сонсох ёстой гэж ойлгож байгаа. За хоёрд нь эрсдэлтэй холбоотой нэгэн татгалзал болон сонирхол бол алга. Яг тэгэхээр энэ бол одоо усны зарчмын хүрээнд явагдах бүрэн итгэлтэй байгаа учраас энэ дээр бол эргэлзэхгүй байгаа хэлээ. Гуравт нь миний би шүүх шаардлага надад тавьсан хэлэн байна. Тийм учраас 10 сарын хугацаанд цагдаа өргөж байгаа. За бусад энэ холбогдох 11 хүний адил эрхээр эдэлж бас цагдаа өрөг өөрчлүүлж өгнө гэсэн ийм хүсэлтэй байна. Энд энэ 100 гаруй хавцас хэрэгтэй танилцж амжихгүй яваад байна. Нэгээр нь аваад сүүлийн үед бүр сүүлийн 3-4 сар цаас байсан. Тийм учраас өөрөө үнэхээр энэ гин буруу гэж байгаа шилжсэн тохиолдолд бол заашгүй ирж танилцж ингэх боломжоор бас надад намайг хангаж өгөөч.